тэр үйл явц илүү ингээд даймжраад ингээд байвал тэр бол эргэлт гэж үздэг. Тэгэл орц урцнаас амар травматай болсон тий. Амар хас салхуураад байна. Чи миний мөнгө аваарч гэдэг хүүхдтэй бусдаа хэлж чаддгүй. Төгшөө байгаад байна. Төгшөө ингээд өөрөө зовоод идэг гэсэн үг. Хүнийг бүр ингээд гутаанд оромжлол тий. Бүр хүний ингээд чимээгүй болтол нь бүр ингээд залхтал нь хүнийг ингээд одоо өөлдөг хүмүүсээс байгаа шүү. Сайн байцгаана уу? Teen Zone podcast-ийн шинэхэн дугаар эхэлж байна. За өнөөдрийн манай шинэ дугаарт маш онцгой бас хөөрхөн зочин ирсэн байгаа. Ингээд урантайгаа танилцъя. За өдрийн минь дуран. Өдрийн минь сайн байцгаана уу? Намайг Уран гэдэг. Одоо би 6 дугаарын 12 настай. Ам бүл зургуул амьдардаг. Бичлэг гэдэг хүн байна. 6 дугаар анги гэхэд ерөөсөө би чамаа 6 дугаар анги гэж бодож байгаагүй. 8 юм уу 9 юм бах та ямар гоё юм нээлттэй те өөрийгөө ингээд илэрхийлж чаддаг мундаг охин бэ гэж хардаг байхгүй. Тэгээ чиний бичлэгүүдийг бас үзэх аюу дуртай. Намайг би бас ингээд заримдаа фэн үздэг таарах штэ. Тэгээ 5 дугаар ангида тэгсэн чинь нэг хүн харж байгаа өө ямар хөөрхөн жижиг охин гэдэг. Ууг нь ээж тооёр чи аюу том биетэл харагдаад байдаг даа гэдэг. Харин тэ ээжтэйгээ цуг бичлэг хийж байхдаа бас нэг ээж хайж жижигэн бол харагддггүй. Тэгэхээр чинь яг 8 юм 9 юм бахтаа гэж бодож байсан байхгүй. За хоёлаа юу вэ? Яриагаа эхлэе. Өөрийгөө гоё танилцуулчлаа. Ам бүл зургуул аав ээжтэйгээ эгчдүүтэйгээ амьдардаг охин байна. За хичээл ном хэрвээ амралтаараа юу хийв? Одоо сая бол нэг 14 хоног л амрлаа штэ. Амралтаараа ер нь юу хийдгийг зоны амралт. Ер нь амралтаараа тэгээд юу ч хийдгүүтэй уцаа үзээл тэгээд нэг даалгавраа хийсэн болол тэгээ энэ 14 хоногийн амралтаар болохоор ээж автайгаа хамт аялчаад ирсэн. Тэгээ зугаалал юм үзэл тэгэл гоё ээж байгаа л ирлээ. Тэгээ жоохон борлсон. Тэрэндээ жоохон хэцүү байсан. Зүгээр штэ гоё дефтами аваад тий. За яг л нөгөө бус хүүхдүүд шиг л дүүд нартайгаа тоглоол ихчтэйгээ тоглоол ингээл амралт нь өнгөрдөг байхна. За урангийн бага анги төгсөөд 6 дугаар ангид орохоор гоё өсвөр насны эхэлсэн байна тий. За өсвөр насны тухай хоёлаа ярилцъя гэж бодож байна. Өсвөр насны эхлээд уранд ямар өөрчлөлтүүд гарч ийн. За сэтгэл санааны болон за дунд ангид орчлоо штэ би гэдэг гоё нэг бодол орж ирж байгаа тий. Биеийн өөрчлөлт, мөн сэтгэл санааны өөрчлөлт ямар өөрчлөлтүүд гарч ирж байна. Ер нь бол жоохон стресстэй болсон амар. Тэгээ өмнө ч амар ингээл юу ээж автайгаа хамт байгаад амар гоё дэгсэн. Тэгвэл би ингээл амар ганцаараа амар санагдаад тэг ганцаараа ихээр ядаж яваад олдон дүүнэртэй. Дүүнэр нь зовоогоод тэгээ яах цаарахгүй дүүнэртэйгээ тоглоол надад тэгж яхах юу болчиход байна. Бусдаар бол амар стресстэй л тэгэл заримдаа жоохон өөрийгөө ойлгохгүй. Тэгээд манай ихч одоо чинь 9 дуурын 16 15 настай. Тэг би бүр ихчээгээ яаж хийсэн юм болоо бүр манай ихч чинь дээрээ ихч байхгүй ерөөсөө ярилцах юм байхгүй тийм болохоор бүр яаж энэ өсвөр насыгаа ингээл даваад яваад байгаа юм болоо гэж бодчихсон. Одоо чи бол ихчтэйгээ хэр ойр вэ? Би ихчтэйгээ бол ярилцдаг. Тэгэл ихчтэйгээ хамт өрөөнд нь ингээл хоёулаа хамт унтхуу гээл тэгж байгаа л ингээл юм ярина. За стресстэй ч эхэлж гэнэ гэж юм те. Жишээ нь юунд стресстэй чинь дүүнэр нь орж ирээд ингээ ганцаараа байхад нь төв өчрүүлж яхад нь ч юм уу те. Эсвэл хичээл ихтэй дээ ч юм уу. Ер нь тэгэл янз янзаас тэгэл хичээлээс стресстэй тэгэл гэр орны ажлаас стресстэй. Тэгэл ингээл ээж мэж сэрэн хичээд сэрээ гэсэн цагаасаа ингээл хоцроогоо сэрээ чөнгүүд амар босч ирэл ингээ би ч бүр юм авч идэл уурлал. Тэгвэл чи уурлаад байгаа мó гэмэд. Үгүй би уурлаагүй штэ гэж амар уурлаад идэг би. За тэр стресснээсээ яаж гардыг? Мэдхгүй яаж гардаг бол мэдхгүй тэгэл байж байгаа л тэгэл ээж ам намайг зөнгөөр нь хайж ин тэгэл би ээж аа стресстэй гарчдээ ш. Ер нь хоол харахаар стресстэй. Ер нь тэгэл идэлэнгууд ер нь хүн чи стресс тэр аймаг эздэм байх заяа. Тэг би эзэрээгаа ингээ жоохон таргалаад тэгэл тэрэндээ бас ингээ стресстэй таргалаад байна. Үе охтуудын өндөр гоё ингээ хөлхөлтэй би энэ миний энэ хөл нэг одоо энэ чи юу гэдэг вэ? Шилб хэсэг. Шилб хэсгийн нэг бүдүүн бохгүй юу? Удам өвгөөний удам гэдэг байгаа. Тийм бүдүү шилб мэлвтэй юм том гоё мойтэй. Тэгээ охтууд ингээл би намартаа ороод ингээ шорт идэр өмсөн штэ. Тэгмээ надаа амар эвгүй мэдрэмж төрдөг заяа ингээл том шилбтэй ингээл амар том гоётай. Тэгмээ ингээ ямар том гоётай ингээл асуудаг хүмүүс. Тэгээд бас ингээ ёо бүг өмсгэн амар асуудал байдаг.
Шорт морт өмсөөл ингээл суунгут халиа гараад. Амар хэцүү. Гэхдээ яхаа тэр чинь нөгөө одоо монголчууд бол ингэж ярьдаг. Бүхийн удамтаач гэдэг юм уу тийм монголчууд ч нөгөө айгүй их бүх барилдах дуртай. За өвөө нь аав нь одоо удамд нь бүх хүн байсан ч юм уу. Гоё одоо юм сайтай эмхтэй гэлтгүй эрэхтэй хүмүүс ч гэсэн баш мундаг өр удмыг ингэж үлдээдэг. Би хаа сайтай хүмүүс гэж хэлдэг шүү. Тэгэхээр тэрэндээ бас битгий нэг стресс дээрээ хүн болгоно нөгөө нэг гоё хөлтөө байх албагүй. Тэгэхээр яг чамд зайсан гоё би бол угаасаа гоё. Тураад өндөр угаасаа шүү дээ. Тэгээ ингээл зарим том хүмүүсийн яриаг сонсонгууд өсвөр насндаа ийм биетэй жагаал тэгээл ингээ одоо бодглохлоор инээ төрээд байх юм ерөөсөө ийм биетэй байсандаа яага бахархаж олоогүй юм болоо гэж тэгэж ярьд юм л. Тэгэхээр угаасаа дөнгөж 6 дугаар анги гэдэг чинь зөндөө олон гоё болох боломжууд зөндөө. За стресслээ гарчлаа ингээл амархан гарчдгийм байх тий. Ямар хоолн дуртай? Би юу? Спагетти дуртай, карбонара идэр тиймэрхүү олон дуртай шүү дээ. Паста төрлийн олонд. За аав ээжтэйгээ хэр ойлголцож байна. Одоо манай подкастт орж байгаа хүмүүс ингэдэг яг дунд ангид ороод тий ахлах анги руу орох үед ястаа чиний хэлдгэр нөө ганцаараа баймаар санагдаад ирэх үед ээж аавтайгаа ярмааргүй санагддаг. Найзуудтайгаа л гоё хөвгчлөлтөөл ингээ байж байвал гоё аав ээжтэйг нэг нээлттэй байх нь ингээд багасцсан гэд ярьжсэн байхгүй юу? Тэгэхээр чиний хувьд яг ямар байна одоогоор? Манай эгчийн өсвөр нас ингээд миний намайг ингээд 4-р ангид байхад манай эгчийн өсвөр нас иржсэн байхгүй юу? Тэгээ ингээ яагаа ээж аавтай ингээд үл ойлголцоол ингээ яагаад ингээд идэм болоо өрөөндөө яагаад ганцаархнаа хаалгаа ачаал хөвчээр дуу сонсоол ингээд юм идчихэл ингээд байгаад идэм болоо гэж боддог байсан. Дүүнэртэйгээ гарч ирж тоглодог юм ахтай гэж боддог байсан. Тэнгүүд яг тэр одоо юу үйлдэл яг надаа ингээ ирээд тэгээ ээж аав ч гэсэн ингээ намайг ойлгоосоо ингээ манай эгч ч гэсэн манай эгч бол намайг үнэхээр амар ойлгож байгаа. Нөгөө туулаад гацсан айхан тийм. Яг надад ингэдэг байхгүй юу? За уран барахтайхан байгаараа би чиний насыг ингээ хараагаад биш яг туулаад гараад ирсэн шүү. За ёо тэгээд тэнгүүд манай эгч айгуу гоё идэг. Тэгэл би чинь сая ингээл 14 хоногор явсан шүү дээ. Тэнгүүт ингээл ээж автай үйл ойлголцох үед эгч байгаа амар сансан. Эгчтэй гоё ярилцаад хамт баймар санагдсан тий. Ээж автайгаа болохоор тэгэл ээж аав намайг жоох уурлангуут ууртайгааг мэдээл юун дуурлаад байгаа гэл хайчдаг. Тэнгүүд би тэгж байгаа найзуудтайгаа ярьж байгаа юм идчихэж байгаа л тайван болж идэг. За ер нь бол гоё юм идэх чонгоо тайвшруулт юм байна. Одоогоор тий. Яг одооны стрессээ тайлдаг юм. За ээж аавтайгаасаа илүү эгчтэйгээ илүү ойлголцдог байх нь. Найзуудтайгаа хэр ярилцдаг юм? Найзуудтайгаас ярилцдаг штэ. Надаа ингэ жоох хэцүү байна. Чи намайг ингэ ойлгооч гэнгүүт надад нэг сайн найз идэг. Тэр нь болохоор наран гараг гэдэг. Нэрийг хэлж болохоор л хэлж дээ. Тэгээд амар сайн намайг ойлгодог. Тэгээд миний хуучин баг ингэж гисэн ингэ Мишель гэдэг охин байсан. Бидэд амар нууцлаг нэгэнд амар нууцайлал краш хийлээ. Амар айлг байсан. Тий. За уран одоо аягүй гоё юм нээлттэй тий өөрийгөө гоё чөлөөтэй илэрхийлж чаддаг охин гэж би хардаг. Яаж ийм гоё нээлттэй болж за тэгээ сошиалд гоё пэйж нээгээд тэрийг гоё хөтлөөд бичлэгүүдэд оруулаад ингэж явж эхэлсэн бэ? Тэр эхлэлийнхаа тухай хоёлаа яриа. Би болохоор эхлэлтэй болохоор юу ч бодоогүй. Тэгээ ээж бол нөгөө мөг шүр гэдэг хаягтай байсан. Би болохоор хайртай шүү гэдэг хаяггүй байсан. Тэгээ ээж болохоор хөөхөн бид хэдийн бичлэгээ хийдэг байжгаад тэгээ би нэг удаа ингээ үсээ багш шигээ тайруулаад тэгээд үсээ боржгоор олгоо тэр нөгөө нэг ариуна гэх шиг дууч байдаг шүү дээ. Тэр их чиг ингээд дуулаад тэгсэн хайртай шүү чилээд амар одолж ирсэн. Тэгэл ээж ингээд юу ч бодоогүй бичлэг хийсэн. Би ч юу бодоогүй ингээд дуулсан. Тэгсэн чинь л өглөө босоод ирсэн. Гот болсон. Тэгэл ер нь ярилцж байгаа л ээж би пэйж хаяг нэмээрэн гэл ингээд ер нь дуулдаг бичлэг тэгэл ингээд хөгжүүлж байгаа идэж ууж байгаа бичлэгээ хийгээл явдаг. Хизэнээс эхэлсэн юм бэ? Харин санахгүй нэг 24 он 25 оноос л баг. Тий 23 мэдгүй 24. За манай дүү жоохон байсныг бодвол 23 оноос 24 он. 2 жил гар ингээд юм тий. Тэгээд хамгийн гол нь ингэдэг нөгөө хүмүүс чинь ингээ хүүхдүүд ялангуяа бичлэг хийж байгаа л болиол тий. Пэйжээ нэг хөгжүүлэхгүй орхичдаг ч юм уу. За одоо өсвөр насндаа магадгүй ирээд нөгөө за болио олны нүтэн дээр хаа болио ч юм уу ингэдэг. Чиний хувьд болохоор нөгөө ингээд тасралтгүй тууштай байнга бичлэгүүд оруулдаг штэ. Одоо би гэлтгөө маш олон фэнтэй ах гэж бодчихин. Аюу хөргөн тийм нэг эерэг тэгээ хөгжүүлэлтэй зүйлүүд ярьдаг нь бол таалагддаг байхгүй. Тэгэхээр яаж юм гоё тууштай юмаа ингээ орхитуулахгүй хийж
яадж байна? Зүгээр ер нь тууштай ер нь гэж ярьж ирснээс би ер нь бол ингээд хөөрхөн өөрийгөө нээлттэй байлгаад надтай адилхан ч гэсэн тий чаймыг үздэг хөөрхөн бичлэг хийдэг охтууд байгаа байх гэж бодоод тэгээд хөөрхөн бичлэг хийгээсээ одоо би ингээд Instagram идэр үзэнгөт хөөрхөн бичлэг хийдэг охтууд байдаг. За day in my life гээл эсвэл snack гоё нөө 10-аас оноо үгүй танаараа гэж мэгэл хөрх ярьдаг хүмүүс байдаг. Тэгээд тэр үгэл ямар хөөрх юм бэ гэж үздэг. Тэгээд бас өөрөө бас бичлэг хийгээл гоё нээлттэй байвал бусдын ингээ хайрыг хүргэсэн хөөрх охин байвал хөөрх юм болов гэж боддог. Ааха. За цаашдаа ингээ бичлэг хийсээр л яах вэ? Хийсээр л байна гэж боддог. Төлөвлөгөө байна уу? Төлөвлөгөө байгаа. Ааха. Эсвэл зүгээр нэг бичлэг өдөр тутмынхаа амьдралыг болон өөрт төрсэн сэтгэлээсээ биш гоё контент хийж явъя гэж бодож байна уу? Тийм. Одоо би YouTube хаяг нээгээд гоё ингээ өөрт яаж байгаа гэл юу болж байгаа тиймэрхүү бичлэг хөрхий хий гэж боддог. Аа. За эгч нь бол 9 дугаар анги юм тий. Тий. Эгчтэйгээ хамт бичлэг хий. Эсвэл эгч нь 9 дугаар анги юм чи арай нөгөө нэг том болцсон юм чинь сэтгэлгээ нь арай өөр багч гэдэг юм уу те гэж бодож байна л та. Тэнгүүд хамт хийгээд эсвэл их чинь бас тусдаа ийм бичлэг хийдэг ютубер ч юм уу болох тийм сонирхол байна уу танаа гэдвэл та. Юу манай ихч болохоор одоо яг наас бол чи надад амар ингэ тулгамддаг байхгүй юу. Яадаг вэ гэхээр хүмүүсийн ингээл ер нь би чинь ч гэсэн пэс хаягтай шүү дээ яг өөрийн хувийн. Тэнгүүд ингээл хүмүүсийн юм харахаар энэ хайртай шүү уран гэдэг охин яагаад ингээд одоо ээж нь одоо яагаад ингэ 4 хүүхэдтэй юм байж нэгийг нь онцлоод байгаа юм бэ гэдэг байхгүй. Тэнгүүд би бол ингэж боддог. Манай ихч болохоор одоо өсвөр насны ирсэн бүр хамгийн дээд хатанд байгаа шүү дээ тий. Би бол дөнгөж эхэлж байгаа. Тэгвэл манай ихч болохоор ерөөсөө юм би өстө бичлэг хийхгүй ёо хичээд энэ цайлын турхаагараа гэл ингэдэг байхгүй бичлэг хийхгүй. За тэгээ ихж байгаа айн заяа. Тэнгүүд яг миний доотлын дүү байгаа шүү дээ тий. Одоо надаас нэг 3 насаар дүү. Тэр дүүтэйгээ бичлэг хийгэхлээр одоо яг нөгөө хичмэндхийн насн дээр явж байгаа. Тий. Яг уу тэрнээсээ жоохон бахтай айгүй хөөрхөн охин байсан бондгор мяраалаг тий. Бичлэг хийчих юм бод. Тэнгүүд одоо болохоор яг хичдэг насан дээр яваад байгаа байхгүй юу. Тэгээ тэрнээсээ гараа нацтай бичлэг хийх болвол гэсэн үсэлттэй байдаг. Тий. Хамгийн жоохон дүүтэй бол бичлэг хийж чадахгүй. Тий. Жоохон болохоор. Тий. Гэтэ манай дүү чинь бичлэг дээр ордог. За тэгвэл ойлгочлаа. Ягаад уран ганцаараа бичлэг хийдэг юм бэ? Тий. Ерөөсөө ойлгоороо манай их ерөөсөө бичлэг хийдгүү. Тэгээ би сайхан нэг юм бичлэг хийсэн байсан шүү дээ. Нэг хичтэйгээ хамт ингэ подкаст хөө яцсан. Тэрийг бол би бүр хичээс амар гуйсан заа юу. Тэрийг бол угаасаа дүүтэйгээ би ганцаархнаа бас ингэ бичлэг хийгээд байвал амар муухай гэж бодоод. Тэгээ дүүтэйгээ хийсэн болов шүү дээ. Дүүд таарахгүй. Дүү чи амар турхаа заа юу. Тэгээд хичтэйгээ хийгээ бүр гуймаар манай чи ингэж аа хийсэн. За яг одоо ингээд Facebook, сошиалд тэ интернетэд ингээ бичлэг оруулаад хүмүүсийн гоё хандалт, эерэг хандлагууд ирээд хүмүүс чамаа гоё таньдаг болоод яг энэ үйл явц чамд ямар мэдрэмж өгдөг? Надад амар өөртөө итгэл маань өгдөг. Би бүр ингээд найзуудтай ч гэсэн ингээд ер нь ингээд амар энержи өгдөг. Тэгээ найзуудын хаажууд амар галзуу яадаг. Тэгэл ер нь гадуур явангууд би ичих юмгүй инээдэг, амар инээдэг. Манай анги бэндэр ингээд байхгүй юу? Би яг өөрийнхөө нөө хувийн Facebook-ээрээ стори оруулсан байсан. Тэр нөгөө найзуудтай амар инээж байгаа. Тас инээд тий. Гэсэн чи би болохоор байна штэ. Амар тийм ингээд амар ха гэл амаа ингээд нээж хаад октод ингэж инээж байгаа байхгүй. Нөгөө манай найз ингээд орж ирэл хүүхдүүд ингээд октод амаа дарж инээд тийм биш té гэл аваад ийдэг. Тэгвэл хүнээс ирж байгаа тэр нэг гоё эерэг зүйлүүд нь чамд бас гоё урам өгдөг бах тий. За уран аавтайгаа ээжтэйгээ алинтай илүү дотны нээлттэй ингээд хамаг юм ярих хэмжээний эсвэл асуудлаа шийдэхэд за би бол ингээд яах вэ ээж яах аавч гэд юм алинтай илүү. За би ер нь болохоор алинтай нь илүү байдаг. Гэхдээ ер нь болоод байна штэ. Одоо юу гэмдэ сургууль дээр болсон те нэг жоохон үйл ойлголцол тиймэрхүү юм мэдээж надад байгаа шүү дээ. Тэнгүү тэрийг болохоор ааваа сайхгүй хэлцдэг. Нөгөө та тийм үү тэгсэн юм уу гэдэг заяа. Ээжд болохоор хэлхээс жоохон айдаг. Ээжд болохоор бол за яг юу болоод байгаагаа бол хэлж чадсан заяа. Тэгсэнээсээ дараа нь жоохон иймэрхүү юм бол аавдаа л ирдэг. Тэгэхээр аав болвол чиний асуудлыг шийдэхэд дэмтэй хүн байх нь тий. Тэгэхээр аав ч бас ингээл бас чимээгүй шүү дээ. Ээж ч юу ч хэлэхгүй. Тэгээ ингээл анги дээр юу болсон би өсө тэрнтэй үерч байгааг л аавдаа хэлнэ. Ээж ч гэсэн хэлэнгүүт ээжээс хөөрхөн ингээл инээгээ миний охиныг тоодог хүн бай тийм үү гэдэг. За хоёлаа сургуулийн талаар ярилцъя. Сургууль нь хэр их одоо хичээлийн
цаг те хэр хичээл орж одоо 6 дугаар дунд ангид орохлоор аюу олон хичээл ордог шүү дээ. Бараг 17 18 хичээл орж байгаа те. Тэр олон хичээлийн даалгавар за тэгээ багш нарын хандлага өөр багш нар орж ирдэг болно. Бага ангид бол нэг багш л ордог байсан ч юм уу тийм. Энэ нэг хичээл дээр сургууль дээр өрнөж байгаа үйл явдал боловсролын энэ систем чамд хэр санагдаж байна? Би болохоор амар цагуу өдөрт ингээ 24 цаг багдахаар хэмжээний. Би өглөө 7:30-аас ирдэг хичдэг амд зэрэгцээд. Гэхдээ манай их 6 тусдаг. Тэгээ намайг гарахтаа сэрээдэг 8 гээд. Тэгээд би сэрээд миний шууд тэр явдлаас хойш ингээл эхэлж байгаа үйл явдал. За би болохоор өглөө 8 цагаас үгүй биш 9 цагаас гэрээсээ гардаг. Би болохоор нөгөө нэг давхар гэгээгээ сургалтанд явдаг. Нөгөө гэгээгтэй тий. Тэнд явдаг. Тэгээд өглөө эрт босоод гэгээгтэйндаа яваал тэгэл 11:30 гэж тардаг хгүй 9:30-аас 11:30 хүртэл. Тэгээ ингээ орсныхон дараа жоохон завсарлага 1 цагаас хичээл орж штэ. Тэг гэрлэгөө гялсгүүж орж ирээл жоохон юм идчихэн. Тэгэл буцаа шууд нөгөө нэг EBS-тэй яваад эхэлдэг. Тэгэл EBS болохоор яг нэг юм 6 цаг хүртэл хичээл ордог. Орой тий. Тэг одоо яг нөгөөний дундаа ингээд ороод ирсэн чинь бага ангийнхаа багшийг амар сансан. Би бүр бага ангийн багштай амар хайртайсан. Гэтэ манай ангийн багш, цэцэрлэгийн багш эдгээр бүгдээрээ наран гэдэг нь штэ ямарсан наран залгсан нь штэ. Чамд ерөөсө нарал дагаад байна. Нарал дагаад байна. Манай найзыг ч гэсэн сая наран гар өгсөн штэ. Нарангууд л миний амьдралаар байгаад байна. Тий. Тэгээд хичээлээ тараал тэгэл очиж ингээл устсанд ороод хичээл намаа гээл тий дундаа ингээд ороод хичээл амар их байсан. Бүр ингээд давхарлцсан их амар хүнд номнууд баг цогод ихгүй тий баг нацтай одоо хэмжээнд дийцгөр хүчинтэй баг юу байгаа даа цүнхтэй байгаа. Айгүй олон номнууд. Тийм тэгээд давхар тэр чи биеийн тамирын хувц мавц гэл амар баах юм л чирж явна тийм. Тэгээд миний цүнх ингэж хаас бүр бомбочдчих тэгэл тий. Хичээлийн ачаал чамд хэр хичээлийн ачаал тэгэл ер нь даалгавар өгөөгүй өдөр гэж байдаг. Даалгавар өгдөг өдөр гэж байдаг. Гой багш нар байгаа тий. Муухай хөгшин багш нар байгаа. Тэгэл тэр юунаасаа шалтгаалаад хичээл намаа ачаална тий. За олон багш нар ороод ирэнгүүт маш олон төрлийн зан арын шинтэй багш нар байгаа тий. Ер нь багш нарын хандлага ерөнхий боловсролын сургуульд хүүхдүүдтэйгээ яаж харьцдаг юм? Багш нар бас гайгүй. Гэхдээ зарим нэг багш нар амар ааштай байдаг. Тий одоо ойлгохгүй ингээд нойлоор ормоор байна гэдэг юм ингээс жоо сонсдгоо хүлээж авдгоо. Зарим багш нар бол яасан он за тэг имлэг ормоор байна ингээд би хавдууд байна гингүүт ойлгоод оруулдаг. Тэ тэнгүүд ингээд амар их ачаалтай даалгавар өгөөд байх үед ингээд багш тэрийг өөрөө ойлгож байгаа ш тас. Энийг чи амар их даалгавар өгөөд байна гээд тэг бид хэдий бас ингээд жоохон тоглоулах цаг өгөөл амраах цаг өгөөл заримдаа даалгавар өгдөггүй байгаа. Зарим багш нар энэ яас чад ингэсэн шил амар их даалгавар өгөн зүгээр ганцаараа би хичээл ордог гэсэн юм шиг л амар хичээл өгдөг. Тий. Нэгэн багш биш те та нар бол 10 хэдэн хичээлийн даалгаврыг хийж байгаа өдөрт баг те. Маргааш орох 6-7 цагийнхаа хичээлийг хийн. Тэгэхээр тэр хүүхдүүд нөгөө их ачааллыг бас бодолцох хэрэгтэй юм шиг те. За хичээл сургууль тийм за багш нар ингэдэг штэ хүүхдүүд аюу гой урам өгдөг багш байна тий. За чи энэ хичээлээ сайн амж уран ийм мэрэгжил чамд таарна шүү. Чи ийм л хүн болоорой ч гэдэм гой тийм урам өгж чамаа гой цэнгэлдэг тийм багш байна уу? Манай математикийн багш, физикийн багш тэгэл өөр чинь хэдий хөгшин ч гэсэн заяа манай Монгол цэцэг уран зохиол Монгол бичгийн багш байдаг хгүй юу? Одоо нэрийг хэлж болох юм болоо. Ямар ч тийм багш байдیں۔ Заяа. Тэр багш одоо нөгөө нэг яг ийм үг өгдөг да. Хайрын дотроо хална гадаа тийм багш. Яг ингээл их даалгавар өгөөд байгаа энэ бид нар мэдэн штэ. Тэгсэрнээсээ яг бидний төлөө өгөөд байдаг заяа. Зарим багш нар бол яасан ч ядын гэсэн хандлагатай ингээд даалгавар өгдөг. Тэр багш болохоор яг ингээд хайрын дотроо хална гадна гэдэг шиг ингээд юм сурчаасаа өдөр болгоо ингээд юм асуун чи юу мэдчихэж чинь тэ тэгмүүд манай ингээд ч гэсэн одоо ингээд дундаа ингээд орж байгаа жоохон нэг юм дуу тэ суудаг тийм зураг мураг зурх туртай тийм хүүхдүүд байдаг хгүй юу. Тэнгүүд тэр хүүхдүүдтэй яг тулж харцдаг тэр багш. За юу ойлгож чинь те юу сурч мэдчихээн чи энийг ингээд унштай ингээд зарим нь жоохон ингээд удаан уншдаг те бас хүүхэд бүрч өөрсдөө те ингээд тархины юу тэнгүүт ингээд за энийг унштай гингүүт ингээд нэг минут ингээд 2 үг уншдаг ч хүүхэд байна ингээд байгаа тэгээ тэр хүүхэдтэй амар тултал харьцдаг сайн л багштай те за уран ирээдүйд ямар мэрэгчлээ болох ямар хүн болохоо ер нь төлөвлөж байна уу?
төлөвлөж байгаа. Би яг прокурор бол хийж яддаг. Тий. За тэр нэр бас гоё те. Тий. Тэр нэрч гоё. Прокурор. Тэгэл гоё дөрөв төвсөмсчвэл шудраг усыг тогтоогоол амар гоё хатал хийж яддаг. Яагаад заавал прокурор юм? Би ер нь нэг өдөр ингээл амар прокурор болох. Би кино үзчихсэн. Тэр кинон дээр ингээд прокурорын талаар гарч исэн бохгүй юу ингээд прокурор хүмүүс яадаг ийдэг юу хийдэг тэгээд би айгуу судалсан тэр ажлыг мэргэжлийг тэгээд прокурор гэдэг яадаг ийдэг тэгэл ийм үйл явдал болдог тий яг юу хийдэг мэргэжлийн тий яг юу хийдэг мэргэжлийн ер нь бол хүн биш тий ингээд хүүхдүүдэд хандаж хэлэхэд одоо имж гэдэг гоё цагдаа гэдэг гоё штэ тий гоё нэр зүгэл тий уран цагтаа уран эмчгээд ингээл гоё байгаа штэ. Тэгсэн юмнээсээ яг мэрэгчлээ юу хийдгээ ингээд тодорхойлохгүй те. Ингээл за эмч гэдэг нэр амар гоё ингээл гоё дөрөв товцомсөөл гэж ярьдаг. Ер нь би бодохдоо бол нэр нь гоё байвч те мэрэгчлэн хэцүү болоо яадаг ажил бол гэдгийг ер нь бодж үздэг. Судлах хэрэгтэй. Тийм судлах хэрэгтэй. Тэгээ одоо бүр шийдсэн байгаа мó прокурор болно гэж. Яг шийдсэн. Яг явъя гэж бодож байгаа те. Прокурор болоход ямар хичээлдээ сайн байх хэвтэй? Аав надад хэлчихсэн. Юу лээ? Иргэний ёс зүй лөө түүх тэгээд математик гэдэр амар хэрэг болно гэж хэлсэн. Тий. За мэргэжлээ бол судалсан байгаа юм байна, шийдсэн байгаа юм байна, тий. Магадгүй чамаг 10 дугаар ангид орохоор би бас асууна. Буцаад асуун тий. Яана гэж бодож чи тий. Мэргэжил нь өөрчлөгдсөн үү? Өөрчлөгдсөн үү тий. Тэгэнгүүт ингээд яагаад одоо прокурор, одоо цагдаа, эмч гэдэг чинь хүний төлөө ажилдаг. Тэг хүний төлөө ажилдаг мэргэжлүүд байна шүү дээ. Тэгэнгүүт чиний мэргэжил бас нөх хүний төлөө ажиллах л мэргэжил байна. Яагаад заавал хүний төлөө мэргэжлийг сонгосон юм? Ер нь бол л штэ прокурор гэдэг ажил чи өөрөө нөгөө нэг хүний одоо яг зөв бурууг ингээд шалгадаг шудраг ёсыг тогтоодог ажил штэ тий. Тэгвэл яг тэр нь надаа ингээд би өөрөө амар нэг юм үнэн ярих амар дуртай. Тэг ингээд хэцүү одоо ингээд яг юу ч тохиолдсон хүн байж болно шүү дээ тий. Тэр хүнд ингээд яг үннийг нотлоод за чи ингэсэн байна, чи тэгсэн байна, чиний буруу одоо энэ ингээд хэрэг чиний буруу шүү гэл тиймэрхүү хүнд яг гой туслах тиймэрхүү мэргэжил одоо би саяхан ингээд нөгөө нэг онцгой байдлын юмд орсон шүү дээ подкаст дээр шүү дээ. Тийм тиймэрхүү юмд ороход ер нь бас ингээд тэр чинь ч гэсэн ингээд хүн тусалдаг шүү дээ тий. Хэцүү байгаа үед очиод ингээд нөгөө нэг гал төмөр олж жагаад өөрийнхөө амь насыг бодох биш бусдын амь насыг бодоод тэр 100 эдэн мянган эдэн үнийг ингээд аврах гой санагдаал тий. Прокурор ч гэсэн сайхан мэргэжил хүн амьтанд ингээд туслаал тий. Үннийг тогтоогоол тий. За тэгвэл нийгэмд бас маш гоё хэрэгтэй мэргэжлийг сонгож тэмүүлж байгаа юм байна. Нийгэм гэснээс хоёлаа за одоо өсвөр насны хүүхдүүдэд яг та нарт тий нийгэм чинь, хот чинь, улс чинь ямар байвал гоё юм? Надад болохоор яг дээрлэхэлт байхгүй. Тэгээд яг одоо энэ хүн ийм онцгой гэдгийг ингээ ойлгодог. Тийм байвал айгуу гоё гэж боддог. Одоо ч нэгэл гадуур амар хэрэг дуултан те. Тэгэл тиймэрхүү юм болохгүй байгаас л гэж боддог. Би ч гэсэн ер нь ингээл айдаг хүнтэй маргалтахаас тийм тэр хүн ямар ч байх юм бэлээ те. Тэгээ бүр амар айдаг. Тэгэл орцуулснаас амар травматай болсон тий. Амар айдаг байсан. Гэхдээ чамд яг тийм зүйл тохиолдог үстэй. Надад бол тийм юм тохиолдохгүй. Надад бол тиймэрхүү юмнууд амар холоор байдаг. Тэгээ би ингээл дээрлүүлж байгаа. Тэгэл ингээл юмдаа ингээ гүйлэж байгаа хүмүүс ч гэсэн байдаг. Тэгээ тэр хүмүүсийг чи яагаа ингээ хүүхдээ ингээд байгаа ингээл тэгдэг. Тэгэл ингээл багштай л асуудлаа шийдчихдэг. Тэрийг аваад энийг аваад тэрэндээ аваад гэлтэй нэг ойр зургийн. Хөө би амар хас салхуураад байна. Чи миний мөнгө аваарч гэдэг хүүхдтэй байгаа. Тий. Тэр хүүхдүүд ингээл очиод би өөрөө нөгөө нэг дэлгүүрч явжсэн чинь тэр хүүхдтэй таарад тэр хүүхдтэй хэлчихсэн хгүй яагаад чамайг юмдаа гүйлгээд байгаа юм гэсэн чинь би харин нөгөө гармааргүй байна. Тэгэл ингээ миний картыг аваа гарчих гээл тэгсэн. Гэхдээ найзууд дондоос тиймэрхүү зүйл байж болох байхаа тий. Дээрлэлт биш тий. Гуйсан ч юм уу тий. Гуйсан тий. Би үнэхээр гармааргүй байна. Наранд халууцаад байна гэдэг үгүй байгаа тий. Гэхдээ тэр үйл явц илүү ингээд даймжраад ингээд байвал тэр бол дээрлэлт гэж үздэг. За ном хэр уншдаг өөрөө? Би юу ном бол сурах хичээл уншдаг. За яг үнээр хэлээ сурах хичээл уншдаг да. Тий. Би яг өөрөө яг нэг давтартаа сууж байгаа. Гэтэ би ер нь бол ингээд юм хийсэн бол дуусгадаг байхгүй юу? Би бол ингээд юм засаал ингэнгүүт
ямар хэцүү бэ гэж бол ингээд засаал дуусгадаг. Багасаа амар юм уран бүтээлч хүүхдээс надад юм ойдлын жижиг юм байдаг. Тэгээ өөртөө хэрэгтэй юм хийн. Дүүнэрийнхээ багц бодолгийг хайчлна. Тэгээ манай дүүгийн нэг юм фото энэ таарад байгаа энэсээ ханцуун таардгүйс аахгүй юу. Энийг ингээ гурвалжин хайчлаа ингээ фотолог болгоод бас тэгвэл нөгөө оёох, дизайн гаргах хийх авьяас байна те. Тий. За өөр ямар авьяасууд байна? Өөрөө дуулдаг авьяас. За, дуулъя. Тэгээд бүжгийн дууланд явд юм уу гэсэнгүй. Тийм бүжиглэхдээ бас тэгэл урлагийн үзлэг бас болно шүү дээ. Амар болоо авьяастай. Яманд нь орно. Одоо удахгүй манай гэгэгтэми урлагийн үзлэг ч юм уу мэдгүй юм тийм. Тэгээ урлагийн наадам маягийн болно. Би тэрэнд болохоор дуулж байгаа. Тий. Дуулах авьяасаа хизээ нээсэн. Дуулах авьяас угаасаа л тэгэл байсан да. Тэг манай ээж авах хоёрын хинэн ч гоё дуулдیں۔ Тий. Аль нэг л дөрөөс юм шиг. Манай өвөгтэй нөө хөгжимчин. Тий. Аав. Тэгээ манай өвөө хөгжимчин бас нэг жоохон юм сонсолтой. Хөгжим амар тоглон дуулна хуурна. Тэр өнгө нөгөө нэг авьяас байдаг тий. Тэрнтэй адилхан би өвөг л төөрөөцсөн болов л гэж боддог. Манай ээж хоёр бол мэдэхгүй шүү дээ. Ээж аваа мэдэхгүй юу? Тий. Чөлөө цагаараа найзуудтайгаа юу хийж гин? Чөлөө цагаараа найзуудтайгаа тэгэл ээж аав зөвшөөрөл гарч тоглоно. Тэгээ тэнгуут эсвэл бол ярина. Тэ хэцүү үе ингээл тохиолдуулдаг штэ. Би ингээд хамгийн дөрөнд ихтэй хэлдэг. Тэгвэл ихч намайг ойлгодог. Гэтэ бас ихч хүний үед зайнаа. Гэтэ хайрлах зайнаа айгу. Тэгээд тэгснийхэн дараа болохоор яг ингээд найзтай хэлдэг. Юу болоод байгаагаа. Тэгээд юу болоод байгаагаа хэлэнгүүт манай найз амар сайн хүлээж авдаг намайг. Бас тэр хүүхдэн ч гэсэн яг өсвөр насны дээрээ явж байгаа штэ тий. Тэгвэл надад амар зөвлөгөө өгдөг. Тэгээд би тэд амар ингээ хоорондоо ярилцдаг. Манай их студент шүү тий. Тэнгүүд нэг сургууль юу? Тэгээ нэг сургуультай хоёр тий. Адилхан гэгээ бид ч яг адилхан явдаг. Тэгээ манай их болохоор студент тэрнтэй адилхан нэг юм манай ангийн хүүхд байгаа шүү дээ. Наран гарууг сая хамгийн сайн хэлсэн шүү дээ тий. Тэрний наран гаруу гэдэг их чинь бас ингээ студент заяа. Тэгээ тэр студент манай студентгийн их цавар нэг анги. Оо ямар гоё. Тэгээ бид хэд амар ингээ хамт байдаг заяа. Миний төрсөн өдрөөр бид хэд ингээ хоолндоо ороод тий нөмөн ороод юм аваад тий. Тиймэрхүү байдаг. Амар хамттай байдаг. Тэгээ наран гаруу ихч тэгээ манай найз тэгэл манай ихч бид дөрөв ингээл амар хөөрхөн байдаг. Одоо ингээл 100 юу ихэд тодорхой хийхээ ингээл төлөвлөсөн байна. За 100 юу хий? Парк орно гэж бодож байгаа хамгийн дөрөв тэгэл гоё ямар ч тач гадуур гараад шопинг хийх гэж бодож байгаа тий. За хоёр дүүгээ хэр хардیں۔ Хоёр дүү бол амар сарна. Гэтэ би бол яг өөрийнхөө доотлын эмэгтэй дүүг бол хараагүй. Тийм. Тэгээ тэрнийхэн дараа яг эрэгтэй дүүг харсан. Тэгээ яг ингээд эмэгтэй дүүтэй байгааг бол мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээ амар дараахан гэтээ жоохон ингээд савсалцдаг. Тэнгүүт эрэгтэй дүүг ингээ харангуут амар юу юм бэлээ. Яагаад амар хөдөлгөөнтэй. Тэгэл манай дүү чинь тийм байгаагүй шүү дээ, тий. Эмэгтэй дүүн тийм байгаагүй. Эмэгтэй дүүн тийм байгаагүй. Тэнгүүт манай тэр эрэгтэй дүү ингээл амар юугүй заяа юу амар хөдөлгөөнтэй. Шууд ирээд нүүр хусаал авчих юм чинь. Зүгээр ёо амар ээст зүгээр манай прокурор яачваа гэж хэлдэг. Яа үнэндээ бүр амар гайхсан бүр ингээл. Эхэндээ бол айгүй хөөрхөний хүүхдүүд чинь нэгээс хоёр нас эсвэл жоохондоо амар хөөрхөө. Яг тэр байдлаар нь л байлгамаар санагдаж тээ. Тэнгүүд яа бүр амар өсөөд ирэх тусмаа одоо бараг додуулцуул гэж боддог доо. Настай. Одоо ч 3 настай. Тэгэл 6 нас одоо цэцэрлэгт нь яаж хүргэж өгнө л гэж боддог. Ээж аавыг бол хүргэж өгвөл амар худлаа зүгээр аваад ирэх байж магадгүй гэж бодоод би бол өшгөл гээл ороод гэж боддог. Орчи. Тий. Орчи юундаа маяглаад байгаа. Тий. За ингэдэг юм л дээ өсвөр насны хүүхдүүд штэ. Асуудлаа эсвэл сайхан зүйлээ том хүмүүсээс зөвлөгөө авахаас илүү нөгөө үеийнхаа хүүхдүүдтэй түрүүнөө чиний ярьснаар ингээ ярилцаад нэг нэгнийхээ ингээ зөвлөгөөг аягүй их тийм сонсож хүлээж авдаг гинэ. Яагаад гэсэн чинь яг тэр хүүхэд ч одоо надтай адилхан юм туулж байгаа, адилхан насан дээр байгаа болохоор зөвлөгөө нь илүү гоё ойр байдаг. Аав ээж юм уу, ах эх ч эмээ өвөгийн зөвлөгөө болохоор жоохон нөгөө арай нэг хоолтой амьдралаас 90-ад оныхоо юмыг яриад байдаг. Тэгээ
Чиний хувьд яг тэгж л байна уу? Тий. Манай найзууд гэтээ бас ингээд заримдаа бас мэдгүй байгаа шүү дээ, тий. Яг адилхан л ласан дээр явж байгаа, яг адилхан л юм туулж байгаа. Тий. Надаас бас өөр юм туулж л байгаа л та. Тэгээд бас ингээд том хүмүүсээс зөвлөгөө авангууд жоохон 90-ад оны, 2000-ад оны юм яриад байдаг. Бараг динозаврын үеийн юм л яриад байдаг. Тэнгүүд ээж аваас зөвлөгөө авангууд ээжээс зөвлөгөө авангууд чи ингэж тэгэж ингээл орлоо зүгт амар тэнэг зөвлөгөө өгөөд идэг заяа. Аа болохоор мэдхгүй л гэж. Тэгээ их ч мэгч бол амар штэ. Тэгэл би ингээл найзуудтай амар модалцсан. Одоо би яах вэ? Би ингээл хүнтэй үерхмээрээ ингэнгүүс манай их амар хөрхөн ойлгодог. Тэгээ ингээд би болохоор одоо болохоор хайртай шуурангийнхын хажуугаар ангийнхаа ажиг амар хөгжүүлж байгаа. За. Одоо манай ингээд IG бол амар өндөр өсөлттэй явж байгаа. Тийм. Тэгээ оронгууд миний бичлэг инээдэг бичлэгнүүд байгаа. Найзтайгаа ер нь надтай адилхан найзууд зөндөө байдаг. Эрэгтэй, эмэгтэй. Гэхдээ би ер нь ингээд эмэгтэй найзаас илүү эрэгтэй найзуудтай илүү байдаг. Ойлголцох таамар гэж юу? Тийм. Үгүй ер нь тэгээд айсан үед орцноос айсан үед за надад нэг хүргээд төрчих бишгээ аваад гээл хүргэлүүлдэг өчтдөг. Тэгээ эрэгтэй найзуудтай болохоор амар түшигтэйдэг. Зарим хүмүүс ингээд яа штэ эрэгтэй найзтай байх амар хэцүү яа би эрэгтэй найзтай баймаргүй юм лгээд хэлж штэ. Тэнгүүд надад болохоор ямар ч хамаагүй тэр чи ирэм зүгээр л найзууд штэ тий. Тэнгүүд ингээд эрэгтэй найзууд ч гэсэн ер нь ингээд хүнийг амар ойлгодог. Тэгээ ингээд ярилцдаг. Гоё ярьж чаддаг. Хэцүү үед ярьж чаддаг тий. Тэгээд амар vibe нийлдэг. Тий. Би чи нөгөө нэг эмэгтэй найз шүлгөө ингээл зохиол авна. Тэнгүүтээ ингээл эмэгтэй найз чи ингээл яа юу гэх юм бол гэж үздэг гэсэн. Хөгөөд жойлтой ондоо. Ингээл өнгөрчдөг. Бүр ингээ андаа. Тэгээ андаад болсон мөр. За тэгвэл үеийнхаа хүүхдүүдтэй илүү асуудал ярихад амар байдаг бахан. За гоо сайхан одоо арьс арчилгаа тий нүүрэн дээр юм гардаггүй төрлийнхүү зарим хүүхдүүдийн нүүрэн дээр юу ч гардаггүй хүүхдүүдийн зарим дээр нь бол аюу асуудалтай байдаг ингээл тухаар гараал нүрээр гараал батг гараал тий энэ асуудал чамд хэр гарч байна? Би одоохондоо болохоор арай гараагүй байгаа. Гэтэ яг миний үжээнэ манай эгч чи яг 5 дугаар анги 6 дугаар ангиасаа шууд хэлж ийсэн. Шууд тэгэл одоо эмхтэн хүн юм чинь л шууд бүх юм л ингээл өөрчлөгдөд эхэлсэн. Тэнгүүд яана би батхтай болчихоо дээ гэж амар айдсан. Тэгээд би одоо бодоод хаад амар тэнэг байсан мөлий. Яагаад гэвэл эгчээгээ амар шоолдог байсан. Батгацсан байж тээ гэж. Чи батхтай. Тийм, батхтай гэж ингэдэг байсан. Хэрэлдэнгүүд мэд хоёр ч мэдээж огтод юм чи хэрэлдэж штэ тий. Тэнгүүд би дараа чи батхтай гэж нэг амар тэгдэгсэн. Тэнгүүд манай их ямар хэцүү байсан болоо гэж боддог. Одоо намайг чинь тэ ингээл амар том шилбэтэй ингээл амар бүдүүн гэж хэлвэл надад л гоё байхгүй. Тэгээ тэрнтэй адилхан манай их ямар хэцүү байсан болоо гэж боддог. Манай их ч гэсэн намайг одоо тэрийг үздсэн болохоор за энэ чинь үзээгүй байгаа юм чи ойлгох байлгүйдэ гэсэн шиг ингээд одоо намайг ерөөсөө тэхгүй байгаа. Мандаг байна те их чинь. Ер нь бол ихчтэй амар хайртай. Тэнгүүд бит хоёр чинь амар манай их ч бас амар зэмүн заяа. Одоо зөвхөн юм нэрээ өчигдөр тохиолдсон зүйл заяа. Өчигдөр өстөө анийн дүү эдрийгээ хураач ханаас аяг тавгаа угаач гэдсэн байхгүй юу? Тэсэн чи угаасан чи ээж ураа аяга угаа гэл би угаах болсон. Тий ээжийн үг бол хууль тийм үү? Тэгээд их угаана гэсэн штэ гэвэл үгүй ёстой чи угаа гэх амар ээжийн үг бол үнэндээ хууль штэ. Гэрт бол ялцчих хуулах ёстой. Одоо нөгөө нэг танаа өрхийн тэрүү юу лээ хэн блэ гэсэн чи ээж штэ. Тэрнтэй адилхан. Ерөөсөө ингээд амнаасаа гарч байгааг болгонд нэг хичээгээ чи аягүй их дурдж байна. Угаасаа маш ойрын за тэгээд маш хайртай хүн ялцчих хичнээн байна гэж бодож байна. Тэг би ихчээсээ бас 14 хоног сайн уулзсан штэ. Манай ихч чавс би бүр амар өрөвдсөн заяа. Гэвч ганцаархнаа дүүнрээ хараад чаавс яаж байсан болов те найзуудтайгаа мэдээж гарч ормоор байсан л ах гэж боддог. Тэгэл явсныхаа дараа амар өгүүлэл те хамт байхаар жоохон ингээд зохиод авчмаар санагдал. Тэг ихчтэйгээ ингээд байгаал тэг байхгүй болохоор жоохон нэгний амар өгүүлээд одоо болохоор яг жоохон дүүг бол тэхгүй байна. Тэг манай жоохон дүү ч бас заримдаа бит хоёр хамт өрөөнд идэхгүй манай их ганцаараа. Тэнгүүд би бас түүгээ хайр дурлаар би бас ингээд яг ихчтэйгээ адилхан дүүдээ team сэтгэл төрүүлэх амар хүсдэг. Тий. Тэгээд би ингээл эмгтэй дүүтэйгээ за хайр дурлал юу болж байна. Үерхэд чат аваад ирэгээл манай дүү чи юм одоо
чаттай ч гэсэн нөгөө нэг найзууд нь одоо арай чат нэх болоогүй. Тэгээ Viber эдрээр харцдаг. Тэгээд Viber эдрийн шалгангууд нэг жоохон тийм юм гарч ирээд ээж авах юм байна уу? Тийм хөрх юм байгаа шүү дээ тэр чинь. Тэгэл хараал жоохон шоолол за би ч гэсэн юм байсан даа гэж боддог. Тийм одоо тэгэхээр ямар амар кринж байсан бэ гэж боддог тий. Хуучин нөгөө нэг TikTok аккаунт эдрээ халангуут амар юу гэдэг нь тий. Дүүгх аккаунтыг болсон. Амар үг байсан. Юу 2020 онд юу игээдсэн юм бэ гээл амар хачны ингэсэн юм аа хийж бигээд тий. Яхаа нөгөө цаг тухайн үедээ л тэр Viber датасэн юм хийжсэн баг. За одоо ингэдэгтэй хүнийг одоо танаа үеийнхэнч тэр миний үеийнхэнч тэр ингээд нэг доромжилж байгаагаа мэдхгүй одоо ингэ доромжилдаг штэ тий. Чиний одоо тухгүй байдлыг нэг тоглоомоор хилдэг ч юм уу тий. Тэр нааш надад тухгүй байл. Тийм гэтэл тэрийгээ нөгөө чи илэрхийлж одоо шууд ингээл илэрхийлэхээр чин муухай одоо чи инглээ тэглээ шууд хэрэлдэх муухай. Эсвэл нөгөө хүн чин чамд тухгүй байна гэдгээ мэдхгүйгээр ингээл олны дунд уран ингээ бүдүүн гоётай моётай гэдэг ч юм уу тий. Чиний нөгөө тухгүй байдлыг илэрхийлэх. Энэ байдал яг ингээд багасж байгаа юм шиг санагддаг хичнээн бол нөгөө яг одоо үеийн чиний насныханд хүнийг ингээд тухгүй байдалд оруулчих үү дээ гэд хэлхээсээ сэргийлдэг болсон юм шиг санагддаг. Тий өөрийгөө ч бодохгүй тэгээд өөрийгөө бодохгүй бусдад ямар байгаагаа мэдээд тий. Тийм болохоор хэлж чадахгүй байгаа тий. Тэгээд зарим хүмүүс бол бодохгүй л шүү дээ. Тий байгаа л та тий. Тэр ингээд чиний эргэн тойронд хэр ер нь мэдрэгддэг вэ? Одоо чиний найзууд дунд, академийн дунд тий хүүхдүүдийн ялгаа ер нь хэр байдаг вэ? Яг адилхан л хүүхдүүд гэж үздэг. Аль нь адилхан. Тэгээд надад бас ингэ зарим хүүхдүүд хийдэм каличилээ дараал явангууд уран амар баян штий. Урангийн гэрт очил тоо чи эсвэл өнөөдөр даачгалтай эдэр гэл тэгдэг байхгүй юу. Тэнгүүт би ингээ мэдээч хүнтэй хэлдгэр чи таасаа хэллээ шүү дээ. Тэгээ хүнтэй хэлэхээр амар муухай. Өөрийгөө ч муухай байдалд оруулна тий. Тэгээ би ч бас ингээ бусад хүмүүс бас намайг ингээд харж л байгаа шүү дээ тий. Тэнгүүд хэлж чадахгүй. Тэнгүүд би за би наад зан чинь дурггүй шүү гэл би хаяа авчдаг. Гэрлөө тэгэл гүгэл очил хоолоо идэл унтсан шүү дээ. Тий. Тэгэл ер нь бол тийм асуудал гарвал тэгэл юу яадаг. Зарим хүмүүс чинь ингээл уйлж унжаал ингээд идэв. Би ер нь ингээл уйлж унжаад идэв. Гэхдээ хэцүү үг сонсвол амар уйлдаг. Голтоо ортол гомддог гэдэг шиг заяа. Над чигод ийм үнэн сэтгэлээсээ гомдсон. Манай найзууд бүр за ёстой уучлаарай гэж амар сөгдөж гуйдаг заяа. Тэгэл юу би ч одоо яг ийм нээлттэй шүү дээ тий. Над чиг ийм нээлттэй хүмүүс бас зөндөө байгаа. Тэгээ тэрнтэй адилхан яг над чиг ийм нээлттэй нэг хэр баргийн уурлаад байдгүй заяа. Тиймэрхүү хүмүүс байгаа штэ. Тэр хүмүүс ихтэй нэг уурлаад гомдоод уйлахаараа амар болдог. Тэр ингээ голдоо ортол баг ингээ талигдахгүй гомдсон юм шүү. Тий. Зүгээр одоо найзтайгаа ярьж байгаа тэр найз гомдоогоо тэр найзтайгаа дахиж хизээч ярихааргүй хоолыг дахиж сонсохооргүй хэмжээний болдог заяа. Бүр ингээд сонсомооргүй тэгэл бүр ингээл ганцаараа баймар санагддаг. Яг иймэрхүү юм нээлттэй хүмүүс чи гинт ингээд дутгшоо орчоор амар эвгүй болчдөг. Тэгээс бас ингээ надтай адилхан нээлттэй хүмүүс бас ойлгож байгаа надаас гадна ингээ бичлэг хийхгүй бас нээлттэй хүмүүс байгаа шүү тий. Тэнтэй адилхан бас амар гомддог. Тэг ингээл голдоо ортол гомддог, амар уурладаг. Тэгээ тэр уур бохимдлаа яаж гаргахаа мэддэггүй. Тэгээ уур бохимдлаа бусдад гаргая гэхэлэр чаддаггүй. Тэр хүн одоо надад байгаатай адилхан тэр хүнд ямар бол гэсэн бодол амар тээдэг. Над чиг иймэрхүү амар нээлттэй хүмүүс. Тэгээ уурлаад тэнгүүдээ хэдэн минутын дараа зүгээр л юм шиг явж идэг. Яаж ийм гоё нээлттэй болсон. Одоо яг ингээд чам шиг те магадгүй уран их чиг ингээд хийгээсэн бага ангийн хүүхдүүд чим имжлэг хийж сурын уран их чиг гоё нээлттэй болё ч гэсэн хүүхдүүд бас чамааг үзэж байгаа гэж бодож байна. Тэр хүүхдүүдэд чи яаж гоё нээлттэй болох зөвлөгөө өгөөч өөрийнхөө зүгээс. За тэр бол ер нь бол би бол галзуу байгаа шалтгаан нь ээж аав гэж боддог. Гэр бүл. Гэтэ бас тодорхой хэмжээний бас өөртөө юу яаж байгаа шүү итгэл өгж байгаа. Тийм байгаа. Тэгээд ээж аав ч гэсэн ер нь бодоод хахад амар галзуу. Галзуу ээж аавтай ч гэсэн амар даруй хүүхэд байж болно шүү дээ, тий. Тэгээд одоо манай дүү энэ жишээ нь тий ээж аваагүй галзуу. Тэрийг л би аваад төрсөн байх даа л гэж боддог. Тэгээд угаасаа л ер нь анхнаасаа л амар нээлттэй тэгээ хиндэггүй байсан амар тий. Юу ч удаад байлгүй ингээл хэлцдэг. Тэнгүүд тэгээ хүм гомдоож уурлуулахаар хэмжээний биш. Нөгөө нэг ингээл зөвөр юу ч бодоод илгүй хинэггүй нэг тийм хэлцдэг нэг юм сони инээд маягаар хэлцдэг юм бидэн штэ тий. Тэмтэй адилхан заяа. За юу. Тий. Тэмтэй адилхан
манай эмэгтэй дүү эдэр ингээд ер нь тэгээ хүүхдүүдэд хандаж хэлэхэд өөртөө итгэлтэйгаараа орчин цаг үеийн өөр болцсон тий ийм үед яг өөрийгөө гоё таниулаа хөөрхөн байвал хөөрхөн гэж боддог. Тэгээ зарим хүмүүс болохоор яг юунаас айж бичлэг хийдгүү вэ гэхээр одоо бас ингээд нөгөө цаг үе чинь зөөн байгаа тий тэрнтэй адилхан эвгүй тохиолдол гарна тиймэрхүү байдлаас хүүхдүүдээ одоо ингээл хол байлгадаг. Гэхдээ эсвэргээрээ яг ингээд бичлэг хийгээд өөрийгөө таниулаа бусдын хайрыг аваад үзэнгүүт үнэхээр гоё идэг. Тийм. Яг уу бичлэг хийдэг ч гэсэн ингээл яг одоо юм ээж авдаа нээлттэй зөвхөн ээж аав найзуудаа нээлттэй хүүхд байгаа л та. Тэр хүүхдүүдэд ч гэсэн хандаж хэлэхэд заавал бичлэг хийгээд байгаа юм биш заа юу. За хөөрхөн яг өөртөө итгэлтэй байгаарэ. Тэгээд бусдаас яг зөв юм ялгаж авч сураарэ. Тэ? Надад ч одоо YouTube байдаг үлээ тэ. Над чиг юм нээлттэй тэ. Тэгээд бусад чиг ингээд амар өөрийгөө хаагаад байвал бас ингэ хэцүү шүү дээ. Юу ч хэлж чадахгүй амар даруух. Одоо би эмгтээдүүд амар хайдаг. Ягаад ингээд чимээгүй ингээл манай найз майз амар гомдооцсон гэж надад хэлдэг байхгүй юу? Тэгсэн нээсээ тэрийг нөгөө нэг зөвхөн өөртөө хадгалаад идэг. Бусдаа хэлж чаддаггүй. Төгшөө байгаад юм. Төгшөө ингээд өөрөө зовоод идэг гэсэн үг. Одоо нөгөө нэг зарим одоо над чиг юм нээлттэй хүн чинь чи намайг гомдоос би чамтай нийлэхгүй мэлэхгүй гэл ингэж хэлж чадна шүү дээ тий. Тэнгүүд манай иймэрхүү дүүтэй адилхан хүүхдүүд ингээд амар дотгошоо. Дотроо үйлээд байдаг гэсэн үг. Тэгээ ингээл болсон юм уу маа ингээ хүнээс хэлхээс ингээ жоох имээгээд айгаад байдаг. Тиймэрхүү хүүхдүүд байвал хэцүү шүү тий. Тэгэл амьдралд юу ч тохиолж болно шүү дээ тий. Жишээ аваад үзэхэд захиралтаа загнуулаад чи халагдсан гэвэл өө за баярлаа гэж гараа явчихж байгаарэ гэж хэлээ та. За баярлаа. Би бас алхлаа. За ингэдэг одоо чиний ингээд ярианаас сонсоход гэр бүл нь аюу гой нээлттэй тий аав ээж нь их чин дүү ингээд аюу гэр бүлээрээ юм гой нээлттэй гэр бүл байгаа байхгүй юу. За зарим одоо манай пэйж рүү ингээд бичижсэн зөндөө олон захидлуудаас ирдэг. Одоо ингээд танаа подкастт орё ийм асуудалтай ийм ярих юм байна гэчээ гэд хүүхдүүд бичдэг байхгүй юу. Тэгэнгүүт зарим одоо нэг хүүхдийн яриаг би онцлох гээд юм л та. Тэр хүүхд маань ингэжээс өөрөө доороо нэг 3 дүүтэй. Айлын том айгүй тийм хариуцлага хүлээсэн те чи өөрөө нөгөө үлгэр жишээ байж иж дүүнер чи юм байшгүй чи болвол одоо тийм муухай байж болохгүй муу байж болохгүй ээж аваахаа өгөнд орохгүй бол дүүнер чи бас орохгүй штэ гэдэг юм уу нөгөө өөрт нь нөгөө хүүхэд биш шууд нэг дүүнэрийнхаа ээж аа болцсон юм шиг те нэг ачаа өөрүүлсэн гэр бүлүүд бас байна тэгэнгүүт надад бас ингэ асуудал байдаг. Би чинь бас хүүхэд штэ гэд хэлэх гэхээр за чи одоо айлын том байж ээж гэдэг юм уу. Шүрж ич гэдэг ч юм. Тэ манай бас ингээл найзуудаас айлын том хүүхдүүд байгаа штэ тэ. Тэнгүү тэр хүүхдүүд амар хариуцлагатай санагддаг. Тэ айгу бусдаас шал өөр санагддаг. Хөвшөө сэтгэх үү дээ. Тэгэл ер нь бол амар хариуцлагатай ангиараа удирдах эдэр дээр бол зүгээр ер нь л баддаг хэдэн хүүхдүүд байдаг. Тийм. Манай ангийн дарга ч гэсэн ингээл амар том айлын том хүүхэд амар бид хэдийг манлайлж чаддаг хүүхэд. Бүр ингээ удирдаад сурсан. Айлын нөгөө том хүүхэд болохоор бүгдийг удирдаа сурсан. Ер нь ангийн дарга сонгох дээр болохоор хичээл дээр онц сурахтаа хамаагүй гэж боддог. Ангийн дарга яг ёс суртахуун тэр хүүхдүүдтэй яаж харьцаж чинь ер нь хэр ингээд олны дундаараа манлайлагч байж гин. Яг тийм юмнаас болж ингээл сонгоосоо гэж би боддог. Зарим багш нар бол яг тэрүүгээр сонгодог. Зарим багш нар бол зүгээр л хичээл яг өөрийнх нь сурдаг байх. Зөвхөн өөрийнх нь хичээл сайн байвал тэр хүүхдийг л ангийн дарга болгох чийл доо хэргийн бодолтой байдаг. Тэгэнгүүт нөгөө айлын том өөр дунд бас нэг өөр, баг бас нэг өөр вэ тий. Одоо айлын танаа баг дуу бол айгүй харин дунд байгаа штэ. Ах их чинь хайрлаа, аав ээж нь хайрлаа, тэгэл жоохон гэл те. Гэтэл чиний хувьд нөгөө дунд за ихч бол мэдээж тодорхой хэмжээний үүрэг хариуцлага байгаа. Доороо 3 дүүтэй юм чинь. Гэтэл чи бас айлын баг байж үтсэн байгаа байхгүй юу те. Айлын ганц бол байж үзээгүй. Ихч чинь айлын ганц байж үтсэн байгаа байхгүй. Чамааг төртөл те. 3-наас хүртэл 3-наас хүртэл айлын ганц хүүхдээ байж үтсэн байна. Чи доор дүүгээ гартлаа айлын баг байж үтсэн байна. Ингээд үтсэн юмнуудыг харахаар ер нь айлын дунд байхгүй юм уу? Баг байхгүй юм уу? Ер нь хүүхдүүд ярьдаг л да. Айлын дунд байх амар нөгөөний ганцаарддаг гэж. Тэгээ яг уу ганцаардахын үед ганцаарддаг. Тий. Гэтэ ер нь бол яг энийгээ даваад гарчвал чадна л гэж боддог. Одоо гоё
3 ихч дүүнер байна штэ тий. Амар гоё нинийгаа хүндэтгэж хайрлаж тий ихрүүд юм шиг байдаг тий. Адилхан хувцалдаг, адилхан vibeтэй. Тиймэрхүү ихч дүүнер байдаг. За ээж аавууд мэдээж ирнэ хүүхдүүдийнхээ өмнө хариуцлага үүрсэн байгаа шүү дээ. Ингээ хүүхдүүдээ өсгөн, сургана, хүмүүжүүлнэ гэдэг хариуцлага байгаа. Гэхдээ нөгөө хүүхдүүд бол ээж аавынхаа өмнө хариуцлага үүрээгүй шүү дээ. Би бол тэгж боддог. Тэгэнгүүт ээж аав ингэдэг гинэ зарим ээжүүд бол аавд ч юм уу те. Би ингээ та нарыг л нөгөө тэжээх гээл сурах гал ээж аавар нь ажиллаж гин гэдэг нөгөө өөрийнхөө амьдралын тэр нөгөө одоо үйл явдлыг зовлонг хүүхдүүдэд аягүйх нь заадаг ч юм уу тий одоо тэхгүй л болвол чи он сурахгүй л болвол миний энэ хөдөлмөр одоо талаар болох гээд байна чи дүүнэрээ сайн хараад үлгэр жишээ байхгүй л болвол ээж аавынхын энэ амьдрал утгагүй болох гээд байна ч гэдэг юм тий энэ асуудлууд хүүхдүүдэд жоохон хүн тусдаг юм байна. Тий бас ингээд нөгөө нэг жоохон ээж аваагаа зовоогоод байгаа юм байна гэсэн бодол надад би ингээд яагаад байгаа юм болоо би болохгүй байгаа юм болоо ч би эсвэл бараг ажил хийх юм уу гэж бодол төрүүлдэг. Тий бас зарим бас яг тантай адилхан ярьж байгаа тий яг ингээд ээж амнаар би таныг ингээл тий хижээх гэж ярьдаг. Эмхүү ээж амнаар байдаг. Тэгээд тэр хүүхдэд бас ингээ амар хэцүү тусж байгаа өөрөө нээж чадахгүй тий. Яа за болио ингээл үеийнх нь хүүхдүүд амар гой гутлавцсан тий. Тэнгүүд өөрөө гой гутлавч чадахгүй. За ээж аавыг зовоогоод яах вэ гэсэн бодолтой байдаг гэж боддог би. Чиний найзууд донд одоо та нарт тэгж ярьдаг найзууд байна уу? Ээж тэгээд аав тэгээд юм. За ястаа мэдэхгүй нэ. Тиймэрхүү юм ерөөсөө надад найзууд маань ярьж байгаагүй. Манай найзуудын ээж аав нар нь харин ч яг манай ээжтэй адилхан. Гоё. Тийм гоё. Vibe нэлдэг тийм зарим нь хөшөөж автайж хүүхдүүд байгаа тийм айлын баг. Одоо манай нарангар руу гээд байгаа найзын маань ээж аав нь мэдээж жоохон хөшөөн дээрээ нөгөө нэг хүүхдтэй ихч мэгчтэй болохоор өөрөө айлын баг. Тэгээд айлын багтаа нийлэх бас хэцүү шттэ. Айлын багтаа нийлэхээр бас амар гомдочдөг. Тэнгүүд амар гомдохоор амар гомддог. Тэг амар ууртай нөгөө айлын багууд чинь нэг уурлахаар амар ууралтай шүү дээ. Тий. Би бол тэр өстө мэднэ. Манай дүү болохоор цохиж бараал ингээл өдөж мөдөл уурлуулж жогод яах гээд байгаа юм бэ? Цаал авдаг. Яг тэрэндээ адилхан манай нэг яг л тийм. Айлын баг болохоор. Айлын баг байхгүй юм уу? Дунд байхгүй юм уу тэгээд? Оо юу нэ. Тэгтээ юу нь бол дээрээ ихчтэй л амар баярлалтай. Тий. Яг ярилцаа цуух ихчтэйдээ л амар баярлдаг. Одоо манай ихч бүр ингээ ганцаарх нь сая ярьсан шүү дээ. Ганцаархнаа бүр яаж давнуулсан юм бэ? Тэгвэл тодорхой үед найз нь ярилцдаг байсан юм уу бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгвэл ямар ч тач л өрөөндөө ингээл ээж аавтай бас ингээл маргалдана. Ээж аав ч гэсэн бас ингээд үжэний чинь хамгийн том нь шүү дээ тий. Тэгэхээр бас ингээд анхных нь хүүхд болохоор ингээд бас юу болоод байгааг мэдэхгүй. Бас үжэнийг бас амар ойлгодгүй байсан. Тэгвэл үжээнэ ч гэсэн ойлголцохгүй. Тэгээ ээж аавын нийт ойлголцохгүй. Тэгэл үл ойлголцол үсэл өрөөндөө хаалгаас авч ордог гэсэн. Тэгэл би тэрийг боддог байсан л та яагаад үжээнэ ингээд албаар ингээд идэм үү гингүүд яг үгүй. Би бүр яг тэрийг одоо ингээд туулаад ээж байгаа болохоор яг амар сайн ойлгоч. Одоо ингээд өнгө 6 дугаар анги гэхэд чи бүр айгүй олон юм ойлгоцсон байгаа байхгүй юу? Яа бүр ихчээс амьд сонсож байгаа юм чи. За одоо чи арай болдог юм заа юу. Ингэсэн хандараа чи ингэн заа юу. Эмэгтэй хүн бас биений өөрчлөлт гарна заа юу гэл. Тий. Урангийн стил имиж. Миний стил үү? Одоо харагдаж шүү дээ. Би бичлэг хийдэг гэл хүүхдүүд нэг амар цэвэрхэн цэвэрхэн хувцлал та. Гэтэ ингээд нөгөө амар хилцаатай хувцалж болохгүй гэж боддог. Би бол эсрэг. Өөрийнхөө стилийг те өөрт ямар би одоо ямар хүн бэ гэдгээ яг ингээд таниулах нь надад зөв юм шиг санагдав. Тэг ингээд одоо үуч чи нөгөө баги джинс те тиймэрхүү юм өмсгөр хүмүүсийн ястай ингээд золбон гэдэг чичтэй гэдэг. Яг үнэндээ тэр нь болохоор ингээд бас стил штэ нэг бодлохоор золбон биш. Тэгээд ер нь бол тэр нь бол зөвл гэж боддог. Өөрийгөө ингээд яг яаж хувцалцдаг те. Одоо Instagram дээр нэг амар гоё нэг 90-ад оны хувцалтай ихснэр байдаг шүү дээ тий. Тэгээд тиймэрхүү ихснэрээс үзээ ёо after дээр нэг юм гоё ч юм уу гэж боддог. Тэгээд тэд чинь иймэрхүү амар сонир стилтэй. Тиймэрхүү нүур амар боддог. Тэнгүүд надад болохоор тэр нь амар гоёдаг. Тэгээд одоо би өөр юм ярьчихгүй энэ бичлэг жоохон сонирхол болох гээд байна л да. TikTok дээр хүүхдүүдийн мэдхээр нэг охин бидэхгүй зураг дардаг, зураг зурдаг, амар нүур амаа боддог. Тэр хүүхэд нь болохоор 18 явж исэн. Тэгээ
надаас хичээлтэй. Тэгээд та бараг тэрийг мэдчихэж байгаа хаа мэдгүй юу? Мэдгүй. За ямар ч жоохон хараалын нэртэй байхгүй геймс хэрэглэсэн. Тэгээд хүүхдүүд мэднэ. Тэгээд тэр их чиг өөр нь хараад хахад ингээд бусдыг яг ингээ харахад бол би бол ямар амар хувцалт юм бэ гэж харна л та. Гэтэ хүний доторхыг ингээ нээгээд яг ямар хүүхэд гэдгийг ингээ харангууд шал өөр. Тэ тэр их ч бол айгүй хөөхөн тэ зурдсан байлээ. Тэгээд сургалт явагдсан байлээ. Гэтэ нүүр амаа будцсан жоохон их тийм жоохон зэрлэг талтай их зүйлээ л дээ. Тэгээд ингээ хувц хувцаа цосмосаар будцсан тийм хувцалтай. Тэгээд өдөр тутмынх нь хувц штэ бүр. Тэгээд баян нүүр амаа ингээ амар ингээ зурчдаг. Тэнгүүд тэр их чигээ ингээл яг гаднаас нь хараад ямар амар их ч үү гэж хардаг ч гэсэн яг доцхрын нэгээд харангууд амар хөөрхөн зурдаг те. Ээж аавын л хүүхэд те. Ээж авдаа л яг их хүүхэд те. Ээж ер нь бичлэгийг ингээ нэг бичлэгийг үзчихсэн. Ээж авдаа амар хөөрх ихэлж байгаа шүү дээ. Тэр бичлэгийг үзэл юу ямар хөөрх юм бэ гэж тэр явдлаас фоллоу хийгээд үзчихсэн. Тэр доктор амар алдартай. Тэгээ саяхан нэг охинтой нийлээ бас ингээл хувц өмсөөл яваал байгаа юм шиг байл тий. Бас гоё юм те. Гэхдээ өөр ингэсэн ертөнцтэй. Өөр ингэсэн ертөнцтэй тий. Хүн болгон өөр онцлогтой тий. Одоо би иймэрхүү байгийн юм өмсөх туртай байвал энэ ингээ скинэн бариу юм өмсөх туртай хүүхч байгаа. Тэгээ хүү болоод бүр ингээд дээгүүрээ шалтан суумарч байгаа хүүхэд байгаа тий. Тэрнтэй адилхан хүнийг ер нь ингээд дотоод ертөнцөөр бити ингээд одоо гадна байгаа явцаас нь бити ингээд хүнийг ялгаж байгаасай гэж л одоо уриалъя да. Одоо намайг хүн харахад бол мэдгүй шүү дээ тий. Энэ бүдүүн тарган гачаа хувцалдаг гэж бодож магадгүй. Яг үүндээ би бол нэг ингээл ягаагууд амар нээлттэй тий. Одоо ингээл хүнд ингээ зөвлөгөө өгөх гээд ингээд бас бусдад зөвийг яах гээ. Бас ингээд ер нь бас өөр би бас ингээд хүн чинь ингээ нөгөө нэг зөв сэтгэмж зөв ингээ бодол уриалга төрүүлэх гээд байгаа штэ. Би ингээд зөв хүнд ингээ юм өгөөд ижиж өөрөө муу байгаад байвал бас муу. Тийм болохоор бас өөрийнхөө үйлдэлийг байнга хяндаг. Тэгээ гадуур явж байгаангууд айгу зэгцтэй байх ёстой тий. Олон хүмүүсийн нүдэнд явж байгаа. Тэгээд хүнд ингээл уриалал хүний хүүхдэд ингээл уриалаад идэг. Яг үндэ үг гэвч өөрөө тэр өөр хүн байвал тэгээ бас хэцүү шүү дээ тий. Тэгэл өөрийгөө амар хяндаг, өөрийгөө бас гадаа мадаа ингээл байж байгаангууд өөрийгөө амар хяндаг. Тэгээ би бас найзаа зөв сонгодог. Вау. Тий. Хараал илээ л дээ. Одоо үеийн хүүхдүүд чинь ингээл веб татаад байгаа штэ. Тэрнтэй адилхан тиймэрхүү хүүхдүүдтэй би ерөөсөө нийлэхгүй гэж боддог. Тиймэрхүү хүүхдтэй нийлвэл магадгүй би одоо хинж төсөөлөхгүй штэ тий. Би ирээдүйд бичлэг гэдэг гэсэн тийм байвал бас муухай штэ тий. Тийм болохоор яг ийм хөөрхөн яг нацтай адилхан нээлттэй. Тэгээ нацтай ярилцдаг. Яг дотгошооч хүүхд биш болно штэ. Би нээж чадна. Тэгээд би нээчнэ. Тий. Би наран гараа гэдэг найз амир хичмхээ. Бандертэй ерөөсөө нийлэх дургу. Би нээсэн. Тий. Одоо ерөнхийдөө 9 сарын 1-ээс одоо хүртэл нээсэн байна найзгаа. Тэгээ бит хоёр амир хөрхөн найзуудаа. Тий. Мандаг байшгүй бас орон юм дээр бас нөгөө хандж байгаа хандлага нь үзэл бодол нь аягүй тогтцсон. Тогтж байгаа мандаг охин байна. За яагаад ингэж гоё өргөн өмд өмсөөд сул цамц өмсөхийн яг юу нь гоё гэдгийг. Магадгүй нөгөө зарим хүмүүс бол трендээ дагна тий. За бүгдээрээ л өргөн өмсөж байгаа юм чи надад зөхгүй гэж байхгүй гэж өмснө. Эсвэл зарим нь одоо нөгөө бусдад тий ялгахдахгүй харагдах юмсан гэдэг бас үзэл бодлоор өмсөж магадгүй. Би бол яг уу баги джинс эдрийг бол яг өөрөө зүгээр стил гэж өмсдөг. Тэгээ баги джинс ч ерөөсөө намайг бол бүр жоохон байхаас хол байгаагүй шүү дээ тий. Яг сайхан л тренд болсон тий. Тэнгүүд би болохоор өөрөө анхаарад энэ гоё юм байна гэж яг бодсочихсон. Тэгээд өмсөөд өөрөө хувцас зохицуулаад ирэнгүүтээ ер нь өөрийнхөө стилийг ойлгосон. Тэгээ би ер нь ингээ хар бараа хувцалгаас илүү бас гэгээлэг хувцалтай л да. Тэгээд ингээл гэгээлэг хувцал нь юуг бас ингээл сургуулийн юуг өмсгөрөө эмхтэлэг болно тий. Тэнгүүд бас намайг бас хэд хүүхдүүд дөрөөд юм аа. Уран одоо яг уран зохиод байгаа юм чинь надад зохино гэсэн сэтгэлтэй те байд юм шиг аа. Тэгэл нацтай адилхан хувцлаад те ингээл адилхан үс мүсээ боогоол те адилхан л юм нээлттэй байх гал те үлгэрч шаахгүй тийм хүүхдүүд байдаг. Манай охин болохоор ингэжсэн нөгөө яагаад ингэж өргөмд өмсөөд хөдөө цамц өмсөөл те ингэж нэг сул ийм хувц өмсөд байгаа юм бэ гэдээ асуусан чинь яг нэг гэрийн хувц өмссөн юм шиг ийм тухтаа санагддаг гэж байгаа байхгүй юу. Нэрээ бодсон чинь хаанч явсан гоё биедээ тухтай байвал тий одоо би ингээ гоё биедээ тухтай тий хүн биедээ тухтай бол юу ч өмсөд явна шүү дээ тий тэрнээс яг нөгөө тэрэндээ дагаал юм гоё харагдах гал нэг хэцүү хувц өмсчүүл ингээд нэг тухгүй өдөржингөө явбал өөртөө итгэлгүй ажлын бүтээмж муу хичээлдээ сууж чадахгүй ч юм уу тий тэгэхээр би бодохдоо
Хүүхдүүд өөртөө тухтай амиг сонгож байгаа юм. Тэгэхээр би заавал чи юу бүх хүмүүс те баруун джинс хүмүүс гэж хэлэх болол хэрэггүй байна гэж бодож байсан. Тий. Манай ээж аав бол тэрийг бол хүлээн зөвшөөрсөн. Манай ээж аав ч гэсэн амар байгийн юм өмсдөг дуртай. Тэгээд багш нар тийм болоосоо гэж би амар хүсдэг. Яагаад вэ гэхээр мэдээж сурагч байгаа хувцас өмсөх хэрэгтэй. Тэгээд цэнхэр цагаан цамцаа өмссөн байх хэрэгтэй тийм үү? Зангиагаа зүгээд тэнгүүд доогоороо бас ингээл хүйтэн өдөр дараад эсвэл биеинд нь тухгүй байсан ингээд одоо би саарал өмсөд ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь намайг яах гэж өмсөж ирсэн гэсэн тий? Тэнгүүд ер нь бол бас ингээл өмсөөл ингээл тухтай баймаар санагдана тий? Одоо эмхтэн үнээр ярихад биений минь ч ирсэн байгаа тэгээ юу бүх өмсгөр ингээ урсаад гойж юм тэгээд одоо тэгээд тэрнтэй адилхан хүнийг ойлгодог болоосоо тэр багш нар ч гэсэн ер нь манад ордог багш нар ч ер нь баг хэрэгтэй багш байхгүй дизайны багшаас өөр тий тэрнтэй адилхан эмхтэй багш нар яг ойлгосоо гэж хүсдэг яг хөө тэдний үед амар зэрлэглээсэн гэж ярьд юм шиг байгаа яг дөрөв цаал өмсгөл чам юмсан нүдэн шүү гээл сумаар зөгтөн юм шиг байсан юм шиг байгаа яг тэрэн шигээ ингээ бидрийг тэгээд ойлгоцсон орчин цаг үе одоо өөр болсон те хүүхдүүд ч гэсэн ингээд өөр сэтгэх үйтэй болсон энэ цаг үед яг ингээд туулж харцаад ойлгоод ярилцаасаа гэж аим хүсдэг. За урангийн тэгвэл хандлагууд, үзэл бодол, за ирээдүйн бас мэрэгжил энэ төр нь бол үнэхээр гоё нөгөө өөртөө итгэлтэй, өөрийгөө юу ч чаддаг те тэрийг бас олоод ингээд мэдсэн охин байна гэж харлаа. За яг ингээд хүний нөгөө зан төлөвшдөг үе байдаг гинэ 18 хүртлээр төлөвшөх ёстой. Одоо бүр сүүлийн үед бол нөгөө 21 нас хүртлээр өсвөр нас шилжилтийн нас гэдэг зүйл явагддаг болсон гэж судлаачид тогтоожээ. Чиний хувьд тогтоогүй олоогүй маш олон зүйлүүд бас байгаа шүү дээ. Тэгээ нээхийг хүсэж байгаа. Магадгүй гадагшаа явж суралцах. За тэгээд Монголдо илүү юм хийж бүтээгч гэдэг юм уу. Тийм зүйлүүдээс дурдвал. Гэтэ ер нь бол бас нэг ийм бас бодлого байдаг. Эмэгтэй хүн байж иж эмэгтэйлэг гоё хувцлаач. Эсвэл ингээ гоё хандлага гаргаач гэдэг. Нийгэм тэгж хүсээд байна гэж. Нийгэм тэгж хүсээд байна. Эсвэл нөгөө нэг жоохон хөгшин хүмүүс те. Сэг өөртөө хандлагаар үзэх гэдэг хүмүүсээс байдаг те. Яг тэгэж бити бодорой л гэж үеийн хүмүүстэй ингээл гоё хандаж хэлмээр яг ийм бичлэгээрээ. Тэнгүүд манай үеийн хүмүүс ч гэсэн ёо би ингээл амар муухай биетэй эмэгтэйлэг байх хэрэгтэй байна гэж боддог. Гоё биетэй ч өөрийгөө олоогүй хүчсэн байгаа. Тий. Тэгээ өөрийгөө бол ерөөхдөө бол бас ингээд нацтай адилхан би одоо прокурор болъё гэж бодож байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан намайг дуурайгаад нач шиг хувцлаад над шиг ингээд прокурор болно гэл ингээд яваад ах юм бол бас ингээд өөрийгөө олж чадахгүй шүү. Тийм бусдыг яг одоо ажлын байр дээр гараад нараа навчаа тэдрийг дуурай гээл тэгэл явчихна тий. За хүн дуурайх гэснээс чамд гоё үлгэр жишээ авдаг олонний танил ч юм уу тий. Эсвэл нөгөө бичлэгээрээ үздэг тийм хүн байна. Надаа юу? Эсвэл би ч өөрөө үлгэр жишээ шүү дээ. Тэгж үл яг өмнөдөлгүй мэдээч би одоо энэ орчингоос мэдээж байж байгаа. Надад бол яг үздэг хүмүүс байгаа, зөв хандлага гаргадаг хүмүүс бас байгаа. Миний стил имижийг ярддаг хүн ч байгаа тий. Одоо стил имиж ярддаг хүнийгээ хэлчихөө айж байгаа. Гала илүү мэдхүү. Тэр их амар хөрх уцалдаг яг өөрийнхөө. Тэгээ комментийн ороод уншингууд мэдээж сүрэг коммент байдаг. Тэгвэл ёо өстө зохгүй байна, амар муухай, яг үннийг хэлээд зохгүй байна гэдэг. Яг үндэ би бичиж чаддаг болохоос ёо ихтэй та хөөрхөн шүү гэж тий. Тэгээд мессеж чирээ. Тэгээд бас яг өөрийнхөө стилээр өөрийнхөө байвал гоё тий. Яг тэрний дагаал эсвэл чимээгүй байгаад амар муухай шүү тий. Ямар ч хүн муухай өөрийнхөө одоо хоёулаа ингэж ярьж байгаатай адилхан тий. Ийм сэргэлэн цаваа ярьдаг иймэрхүү байвал хөөрхөн шүү дээ тий. Танд бол ингэж ярьдаг хүүхэд бол муухайсэ. Тий, ер нь л өөрийгөө гоё илэрхийлдэг байгаасай тий. Яг юу хүсэж байгааг хэлдэг байвал тий болно. Тэрнээс ч хүүхдүүд чинь нэг үгээр хариулдаг байхгүй юу? Тэгмээр нөө яамаараа нэмээрэн гэхээр тий үгүй зүгээрээ яах юм гэл тий. Тэгэхээр би ингээд ойлгож чадахгүй штэ. Яг юу хүсэж байгаа юм бол за энэ хол гоё ам болоо муухай ам болоо энэ цамцыг ах юм болоо үгүй болоо гэл. Одоо нөгөө нэг ичүүж үсгэлтэй штэ. Эмхтэн хүн тийм гэвэл үгүй. Тэрнтэй адилхан. Үгүй гэвэл тийм хүсэж ийн гэсэн үг гэдэг шиг. Яг тэр шиг штэ өсвөр насны хүүхд. За уран хамгийн сүүлд маш их гоё баярлсан, сэтгэл тоногшсон ямар үйл явдал вэ? Төрсөн өдөр. Тэгээ төрсөн өдөр тэгээд ерөнхийдөө бол
найзуудын төрсөн өдөр бид тийч миний төрсөн өдрөөр би айгу хамгийн гоё төрсөн өдөр байсан гэж бодож байгаа. Би болохоор миний тэр бичлэгийг үзүүлэх л да. Би нөгөө үйлцэн байсан шүү дээ ихчдэг ам. Тэгээ намайг хүүхдүүд ингэсэн л дээ. Чи хичээлээ үйлцэн юм гэдсэн. Би ерөөсөө тэгээгүй. Хичээлээ ч гаргаагүйсэн. Хичээлээ хийгээд дууссан байсан. Яагаад дууссан байсан бэ гэхээр нөгөө манай ихч эдээ тэгээ миний төрсөн өдрөөр яг 0:00 цагт. Тэгээ тэрийг нь үзээд уйллаад тэгээ уярцсан байсан чи ээж аваа орж ирээд тэгээ бүр ингээд тэгэл ээж аваа бэлэг өгөөл ёо амар баярлсан. Тэгэл миний 13 жил ороод тэгээ эмэгтэй хүн болчлоо доо л гэж бодсон. Том хүн болчлоо доо гэж бодсон. Тэгээ 13 нас гэдэг лаа үлээсэн. Чи хүүхдүүд чи үлэрсэн юм уу гэдгийгсэн. Тэгээ улираагүй 13 жил яагаад ч юу н бараг ээж аваа 13 гэдэг тоо хүлээлгсэн ч гэж бодсон би. Тий. Яха нөгөө жил нь орж байгаа. Тийм жил нь орж байгаа тийм. За эсэргээрээ хамгийн их гомдсон нэг онцгүй тийм үйл явдал. Тэг юу юм болоо? Баг тийм байд юм. Гэхдээ ер нь бол хамгийн муухай юм бол хүнээс муухайг сонсох. Тэ хүнийг бүр ингээд гутаанд оромжлол тэ бүр хүнийг ингээд чимээгүй болтол нь бүр ингээд залхтал нь хүнийг ингээд одоо өөлдөг хүмүүсээс байгаа шиг тэг өндөгнөөс өө хайдаг гэдэг шиг тиймэрхүү хүмүүст л амар гомддог. Надад мэдээж тиймэрхүү хүмүүс байгаа. Тийм тиймэрхүү хүмүүст л жоохон гомддог. Манай найзууд бол ер нь эсрэгээрээ тэдрээс бол эсрэгээрээ гомдоо чонгот айгүй хөөрхөн хүүхдэрээ штэ тэр чинь өөс дуучлаараа хандаа ёо би бүр ингээд амар тэнэг юм байна. Би бүр амар тэнэг юм байна гэж надад. Тэгэл би тэдний нэгээ уучлаа. Тэгэл би тэд бас ингээл зам парк марк орно гэж тохирсон. Би тэд адилхан ингээл хөмсөж байгаа. Манай эрэгтэй эмэгтэйнээс бүгдээрээ ингээл одоо Jordan 4 хүмүүсөө би тэд тосолж байгаа. Ийм хөөрхөн найзууд байдаг. Гоё юм тий. Тэгэхээр урангийн амьдралдаас илүү нөгөө баяр хөөртэй зүйлүүд нь их байгаа болохоор бас баярлж байна. Өсвөр насных маань илүү гоё жаргалтай байгаа юм байна тий. Хар бараан зүйлүүд байнга ингээд дурсан санахгүй бодохгүй байна гэдэг ч юм уу үнэхэр гоё байна. За өнөөдрийн хичээхаа урилгыг хүлээж аваад подкастт би хүрэлцэн ирсэнд маш их баярлж байна. Ивент итгэгч Батга эмчилгээ арьс арчилгааны брэнд Biamon Anti-Acne. За их ч нөгөө түрүү ярьсан шүү дээ. Яг нэг өсвөр насны хүүхдийн нүүрэн дээр батгашилт гардаг, арсанд нь өөрчлөлт гардаг гэл те. Яг тэр асуудлуудыг шийдэхээр Biamon брендийн Anti-Acne гэдэг юм батхны эсрэг багц манай Teen Zone подкастыг ивент итгэдэг. Тэгэхээр энэ яадаг вэ гэхэлэр яг нөгөө өсвөр насныханд зориулсан 13-аас 18 насныханд зориулсан арсны асуудлыг шийддэг яг ийм гоё багц байхгүй юу? Яг л нөгөө та хэдийн арсан дээр яхаар юм гард юм бэ тэрийг идгээд тийм багц. Тэгээд энэ багцыг бас хэрглэж үзээрэй. Яг гоё өөрөө эргэлээ шүү заяа. За яг өөрөө эргэлээ. Ихчтэй болоолахгүй эргэлээ. Тий. Тэгээд хүүхдүүд ч бас нөгөө нэг баялаа. Октод ч бас нөгөө нэг батг гараад хөгөөд бол яахаа мэддэггүй юм шиг байлээ чаавас. Тий. Нөгөө нэг октод ч нэг юм people patch гэх нэг юм нагаад байгаа шүү. Тий нөгөө жижигэн зүрх шиг аад шиг тий. Тийм юм нагаад байгаа шүү. Хөгөөд чаавас яа гэм бол үсээрэл далтдаг юм шиг байгаа чаавас тий. Магадгүй октод ч гэсэндээ бас нөгөө одоо ингээл ингэж гаргаад тий. Аль алхал нөгөө батхаа харуулахгүй ч гэдэм юм уу. Тэгэхээр яг нэг асуудлыг чинь шийдэх ийм гоё багцыг Biamon брэнд гаргажээ. Яг батганы эсрэг арьс арчилгааны багц гэдэг нэртэй. Тийм дүү алхамтай. За манай подкастын хамтрагч байгууллага ийм Teen Cafe-гийн газар байгаа. Түрүү нөгөө парк орно гэж ярьжсэн шүү дээ. Чи бас энэ Teen Cafe-д найзуудтайгаа очиороо заяа. За энэ яадаг газар вэ гэхлээр энд маш олон төрлийн хөлөгт тоглоомууд байгаа. За тэгээд нөгөө бичлэг хийдэг хүүхдүүдэд зориулсан. Тийм би наадах чи яг очин гээд TikTok хийний төлөвлөсөн байсан. Нөгөө нэг бичлэг хийдэг өрөөтэй геймер юм хийдэг. Тийм би үзчихсэн. Нөгөө надад хэлэлт мэдэж байгаа юм. Шаймлагийн бичлэгнээс үзсэн. Нөгөө яг ажигаар нь үзтээ. Яг тэр газар шүү заяа. Тэгээ энэ 3 цаг нь 22,000 төгрөг гэдэг үнэн бас өсвөр насныхандаа боломжийн үн тавьж байгаа юм билээ. Тэгэхээр ингээд уран маань 2 найзтайгаа үйлчлүүлээрэй. Баярлалаа. За нэг ирэх нь болохоор 3 цаг тоглох юм. Тэгэхээр 2 найзтайгаа очиод 3 цаг гоё эрхчлөөтөө тэг хүссэн зүйлсээ хийх яг нөгөө өсвөр насныханд зориулсан болохоор та хэдэд бас таалагдах газар ахаа гэж бодчих.
хамтдаа очих шүү дээ. Хүлээж байгаарай. Бас төрсөн бас тэнд гэж байна. Би маргааш яг төрсөн өдөрт явна шүү. Тийм. Тэмээнээс төлөвлөөгүй болсон гэсэн энтэйгээ хамлаагаад үзээрэй. За төрсөн өдрийн өрөөтөө тэр дотроос каракотой юм байлаа. Тийм. Хичээлээ хийж болох юм байна да гэж бодсон. Тийм. Даанч хотын төврөө мэлээ. Тийм. Тэгээд би яармагт байдаг. Тэгээд ямартай ч очиндоо л гэж бодсон. Би зөвлөг тавьсан. Ахаа нэр байр суурь хилээдэх яг нөгөө Солонгос элчингийн баруун талд. Наадам центрийн зүүн талд. Гэхдээ яармагс л чи ингээл болно нэр чинь. Тийм. Уул нь автобус сугал ирсэн даанч нөгөө нэг юу яагаад би өөрөө ганцаархнаа даалгавраа хийх нь ойрхон газар штэ тий. Нөгөө жоохон холдоо. Тэгээ гоё салбар нэгрээ гэдэг. Яг зөвхөн бас ярмагт ч юм уу өөр бүх дүүргүүдэд нэвэл илүү хүүхдүүдэд ойрхон болно тийм. За ингээд өнөөдөр урилгыг минь хүлээж аваад тийм зооны минь хамирт хүрэлцэн ирсэн урандаа баярлалаа. За ирээдүйд нь мундаг прокурор болоорой гэж хүсэн өрөөж байна. Баярлалаа. Та нар ч гэсэн мундаг хүн болоорой гэж хэлдэг. За баярлалаа. Өнөөдрийн манай подкастын энэ дугаар энэ дүрээд өндөрлж байна. Дараагийн шинэхэн дугаараараа уулзтлаа. Баяртай.